чиглэх юм. Санаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ амлснараа тахад битгээр халуун дулаан ярилцлагыг хэрэглээ. Өчигдөр ууланд битсэн маа тэгсэн чинь яагаад ч фейлдсэн тэгээд та бүхний хүлээлт амар сайн ч гэсэн өндөр байсан болохоор тэгээд одоо дахин стример ингээ хийх гээд байна. Тэгээд өнөөдрийн ярилцлага ихний дугаар айгу сайхан мэдээд эхэлж байна. Тэрний юу юм бэ гэх юм бол бид 10,000 гол болсон байна. Юу яг нэг ярьсан юм хоёр яриах юм аа амар юм байна. Тэр нь бол 10,000 гол болсон. Энэ маш сайхан мэдрэмж байд юм байна. Тэгээ ингээ энэ хүртэл та бүхний сэтгэл дэмжлэг тэр бүхнээр бидэд урам зориг аваад энэ хүрлээ өшөө цаашдаа бидрийг сайн дэмжээрэй. Бид бүхэн цаашдаа өшөө сайн илүү хичээх болно. Үнэхээр гайхалтай. Маш хурдан хэдүүлээ 10,000 гол болсон юм би бүр. Миний хүүхднээс мөрөдлөө. Багт л. Окей. Миний хүүхднээс мөрөдөл биелж байна. За тэгвэл тэгээд одоо ингээ подкаст өчигдөр ч гэсэн айгүй ер нь бол фейлдсэн. Тэгээ өнөөдөр баг фейлд хийх гэж байна. Тэгээ эхний дугаар учраас ер нь бол алдаа оны хөө шүү тэрийг ойлгож үзэрэй гэж хүсье. За шууд эхлэх юм. Шууд юм ярих юм. Юу юм аа. За шууд эхлэх юм. За шууд эхлэе. За инэрлээ өөрийгөө танилцуулж хаана өсөж стрим жоохон гацаад юм гинэ. За та бүхний стрим дөрвөө гацчихвал та бүхэн юугаа quality-га жоохон багасгаад үзэрэй. Тэгээд бүр гацаад их юм бол 5 секунд юм 10 секунд ухраагаад үзэрэй гэж хэлмээр байна. Тийм. За бага нас хаана яаж өнгөрсөн? Хиттэдээ хаана нүүж ирсэн? Хаана сурдаг? Ирээдүйн мэрэгжил юу гэж боддог? За миний хүүхднээс бол Баян Монголоор алд гэсэн байдаг юм аа. Байрныхан гадаа тоглож өссөн байдаг тийм. За Баян Монголоор л төссөн байдаг. Ганаатай анх Баян Монголд танилцсан. Тэгээд ер нь тэрнээс хойш хөнөөлөө нүүж ирээд өнөө хэд онд нүүж ирсэн? Хөнөөлөө 4 жил хөнөөлөө. Тэрэгцэн 2021 он. За. За багнаас хэрхэн яаж өнгөрөв? Байрны гадаа л тоглож өссөн шүү дээ. За одоо сакс тоглодог. Багдаж гэсэн сакс тоглодог байсан. Багд ер нь хөвчлө хөл хөнгө тоглодог байсан. Тэгээд нэлээд сүүлээс сакс тоглож ирсэн. Тэгээ юу саксанд чамаа хөтөлж оруулсан юм? Мэдгүй тэгэл цаанаас сакс тоглож ирсэн шүү дээ. Цаанаас яагаад ч. За гадаа тэгвэл Баян Монголд тоглож өссөн юм байна манай инжилт. За тэгвэл одоо хаан сурдаг үлээ? Одоо би Нандин Крик гэдэг сургуульд шинээр баригдсан самтын багш нарын сургуульд сурч байгаа. За тэгээд өөрийнхөө товч танилцуулга. За тэгээд ирээдүйд ямар мэргэжилтэй болох юм? Миний ирээдүйн мэргэжил би аавынхаа мэргэжлийг авч байгаа гэж бодож байгаа. Аав нь ямар мэргэжилтэй вэ? Манай аав найруулагч. Юуны? Клип хийдэг дуучдын. Тэг. Хийдэг. Бэс одоо жоохон тэртэй ирж. Манай инэрлтийн аав ер нь бол 2010-ад оны Монголын хит дуунууд тэгээ зарим нэг кинонуудын клипийг ер нь бол баддаг байсан хүн байсан. Тэгээд манай инэрлт тэрийг нөөлж авч магадгүй гэж байна. Тэгэхээр ер нь хит бол ирээдүйд бас хит дуунуудын клипийг үзэх юм бол инэрлт хийсэн гэж магадгүй шүү. Тэгээд бас юу би саксчин болно гэж мөрөгддөг л байна. Thank you for the donation. Тэгээд саксчин болохын мөрөөд бас багасаа 11-ээс хойш би стример болохыг хүсдэг л байсан л да. Тэгээд одоо миний мөрөөдөл биелээд явчихна. Би тухайн үед 11-т YouTube нэгэд Fortnite тоглож эхэлдэг байсан. Тэгээд миний subscribers 100 хүрэхэд би амар баярлж байсан. Одоо 10,000 хүрсэн сууж байна. 10,000 гэдэг тоог хараад сууж байхад бол үнэхээр гоё санагдаж байна. Өндөр хэдүүлж. Өндөр 180. За саксанд хаана аль багаас ямар байрлал тоглолтой? Залуу Монгол гэдэг багаас би хамгаалагчийн үүрэгтэй. Эндхийн сүх. Өрөөсөлийн аккаунтнаас чанга яриг бичсэн шүү. За чанга. За та нар стримний төгсгөлд хэрвээ юм асуумаар байвал асууж болно шүү. За эхлээд танхагийнхаа бэлдсэн асуултанд би жоохон хариулаад. Би хурдан асуугаа чи өнөрлөлт тастай хурдан хариулж хэлүүд. За саксан тэгдэм. За өөрийнх нь товч танилцуулга болсон гэж бодож байна. За одоо Вереселийн нэрний үүсэл түүх гарал үүсэл юу вэ? Чи тэрийг нэг жоох харж. Вереселийн гарал үүсэл. Вереселийн гарал үүсэл чинь надаас өмнө байсан юм. Би нийт нийлж эхлэхээс өмнө Вересел гэж үүссэн байсан. Тэгээ би нөө найрамдлах хамт явахдаа Вереселийн нэг гишүүн нэг найз нь олж орж ирж ирсэн л та тийм.
Тэгээ вирусэлийн нэрний утга учрын сүүлд сонсоход бол коронавирусын вакцин байсан мөлий. Коронавирус үед Хятадын гаргасан вакцин байсан. За тэгээд вирусэл гэдэг бол анх 20 онд байна уу 21 онд байна уу Изэ би Дөөк Оргил Эрка тэр нь бол яг бид 5 зургуулаа. Гэтэ тэрнээс олуулаа нэлдэг байсан л та. Гэтэ одоо байгаас яг бид 5. Тэр нь бол Japan хүннүү энэ аваараа ингээд тоглож гадаа өсчихсөн. Тэгээд бидэд багасаа тэгээ нийлсээр байгаа. Тэгээд инэрлэлттэй бол бидэд найрамд 2022 байна уу 23 оны ээлжин дээр нэг бүлэгт орсон. Гэтэ тэрнээс өмнө мэддэг байсан талаа тодорхой хэмжээнд. Гэтэ ерөнхийдөө бол нэг тийм дотносох найзын хэмжээнд бол нэг тэгж очиагүй. Найрамдал дээр очиод бид инэрлэлттэй айгүйх дотносоод тэг ингээд бидэд ерөнхийдөө цагийг айгүйх өнгөрөөдөг болсон. Тий. Би хариулчлаа. Тахад зүгээр л. За тэгвэл вирусэл байх өөр ярих юм байгаа болоо. Вирусэл юм тохио. Тий. Хоёлаа нэг хүсэн яриад тэгэл дуусгая. Вирусэлийн талаар өөр юм уу? Тэг вирусэл тэг 15 гишүүнтэй. Тий. Тэг хүн болгон л адил баярлаа. Hot quiz. Баярлаа. Хүн болгон адил тэгш эрэхтэй, үүрэгтэй. Түүнээс хинж байл вирусэлийн толгойлогч биш. Хинж юу ч шийддэггүй бид бүхэн бүгдээрээ л ярилцаа шийддэг. Тэгээ дээрэс нь нэмээд олуулаа найзалдаг гэдэг айгүй олон хүмүүс яг хөө сайнаар нь чирдэг, муугаар нь чирдэг. Гэтэ бидэд ер нь бол олуулаа нийлэхийн давуу тал нь бол жишээлбэл энэ вирусэл гэдэг одоо YouTube сувг дээр тийм ээ 15 хүний тарих зэрэг ажиллаж идэг. Ерөөсө контентны санаа манаа бол бүгдээр айгүй гоё ингээд дундаасаа гоё гурвуулал гаргаад ирдэг. Асуулт тал нь гэх юм бол 15-уулаа нэг зүйл дээр санаа ингээд зөвтгөхтэй санаа нийлэх гэж айгүй хэцүү байдаг. Тэр айгүй гэж бодсон шүү. Тэгвэл хүмүүс ч сонсдог байх шүү байна. Бүгдээр айгүй их зөрчилддөг юм аа. Сүүлд бас нэлээд хэрүүл маргаан гарсан юм нэгэд. Ерөөсөө бүх зүйлийг хамгийн түрүүнд хүлээцтэй ярилцсан сонсъё гэдэг тийм өрөөнд орлоо одоо найзч тохирлууд юм хийгээ явж байна да. Анх яагаад вирусэл юм яг ингэж эхлэх боллоо? Угаасаа хэдүүлж жилийн өмнөөс бид хэд чинь стрим хий. Нэг контент эхлүүлээ гэж бүр жил гаруй ярьдаг байсан юм аа тэгээд ерөөсөө яаж эхлэхээ мэддэг байсан юм. Тэгсэн чинь Изэ маань спид машин л үсэрж ороод тэгэл ерөөсөө тэр өдрөө бид телевизэн ярилцлаганд ороод тэгэл оройн шууд Изэгийн эмигийн очиж зүүнгийн влог хийсэн юм. Тэгэл маргааш шууд манай стрим эхлүүлсэн юм да. Тэгж л гэсэн. За тэгээд тэгвэл вирусэл юм ингээд босноо ярилцлаа. Вирусэлийн тухай Тэгээ вирусэлийн стримний цагийн үеийн талаар ярилцъя. 5 дахь одоо хүмүүс асуугаад юм комент нэр 5 дахь хагасанда бид бөөндөө нийлж стрим эдгэрээ. Тэгээд 2 дахь өдрийг манай танхаа ингээд өөрөө аваад ингээд та бүхэнд нэгээр нь хүмүүсийг танилцуулах гэж байгаа стрим болгон дээр одоо дараагийн дугаарын оролцогч. Дараагийн стрим дээр хэн орохыг мэдэхгүй байна. Гэтэ та бүхэн тэгээд дараа нь хадгалагдахаар комент бичүүлдэхгүй би харж байгаад оруулж болно. Тэгээд ер нь бол цаашдаа 2 дахь болгонд ингэж лайваар хүрэхгүй шүү. Бичлэг болж орж ирнэ. Уг нь бид 40 өдөр бичлэгээ бичсэн юм а. Тэгсэн чинь бэкэн сүүл рүү амхаар асуудалтай болоод бүр тагэрсан байсан. Тийм учраас одоо ингэ дахиад лайвыгээ сууж байна. Түүнээс бол ерөнхийдөө бол дандаа бичлэгээр цаашдаа орно шүү. Тэгээд 2 дахь дугаарын зочноор хэнийг оруулмаар та хэдийн сайхан комент бичээд өгдөг. Тийм ээ. Тэгээд цаашдаа ерөнхийдөө бол энэ подкаст гэхгүй ярилцлага гэнэ. Ярилцлагаас өөрөөр шин контентууд ер нь бол зөндөө орно. 7 хоногийн контентоор дүүргэн гэж бодож байгаа. 5 дахь хагасанд лайв стрим орно. Бусдаараа ингээ бид нар контентоор бөмбөгнө гэж энэ бол бодож байгаа. Бодсон юм амар их байгаа шүү гайсан. За тэгээд вирусэлийн ирээдүйн нэг тиймэрхүү байна. Тийм. За тэгвэл вирусэлийн яриа гэж дууссан гэж болъё. За нэлтээс өөр юм асууя. Одоо ингээд хүмүүс чамааг буруу боддог зүйл байдаг уу? Чиний тухай буруу боддог зүйл. Тэрийг чи юу гэж боддог вэ? Миний талаар ч нэг буруу боддог байдаг зүйл байдаг байхаа. Тэгтээ сүүлд манай вирусэлийн талаар жоохон буруу ойлголт хүмүүс төрсэн юм шиг санагдсан л та. Жишээ нь сая бид тэдэ Чингис Кьюзиг та бүхэн мэдж байгаа. Чингис Кьюзиг стримэнд өөрч оролцуулсан тэрийг хүмүүс хандлтын төлөө тийм зүйл хийсэн гэж боддог шиг байгаамаа. Баярлаа. Хол. Тэгтээ ерөөсөө хандлтын төлөө тийм зүйл хийгээгүй бид зүгээр л та бүхэнд гоё сонирхолтой зүйлсийг үзүүлэхийн төлөө тийм стрим хийсэн. Тэр чиний тухай хүмүүсийн буруу боддог зүйл нь чинийхаар байхгүй гэж болох уу? Миний хараа. Чам залруулах гэхэд одоо боломж байна.
Би юм байсан чинь хүмүүс намайг тэгж бодд юм бэлээ. Би тийм биш шүү гэдэг. Аа жоохон зэлфэн гэж бодд юм лээ. Би тэгт зэлфэн биш. За тэгээд наг ямар олон хүнтэй харьцдаг гэж бодд юм лээ. Үгүй. Үгүй биш. За тэгвэл өнөрлөлт өөрийнхөө юугаар бахархдаг вэ? Ямар зан чанар юм уу? Ямар хийсэн үйлдэлээр бахархдаг вэ? Би өөрийнхөө тууштай цандартай. Тэгээд би бас өөрөө их зөв шаардсан л дээ тий. Шар гэдэг зүйл бол хүн зүгээр ашиглах юм бол хүнд бол маш хэрэгтэй зүйл байдаг аа. Гэтэ тэр зүйлийг буруугаар ашиглаж болохгүй. Тий. Амар гонхтой яриад байна. Өөр яаж ярих? Ойлгоно л да. Эсвэл та нар амар чимээтэд тасцсан болов уу? Тийм үү. Тэгэхээр бид хоёр яг ингээд стрим дээр бид баян голоолаа гэдэг. Хойлохноос бас жаас жоох юу гэж жоох бие бэрэл л та. Би бас өдөржингөө шалгалтнаа бэлтсэн тэгээд жоох ядраад байна. Тийм манай хоёр суур амар ядраад байгаа. Би манай таахан маш том шалгалтанд орох гэж байгаа учраас ядаргаантай байгаа. Ядаргаанд орсон байгаа. Маш хүнд шалгалтын ард гарахын тулд хичээлээс хичүүлээ авч шалгалтнаа бэлдэж байгаа. Би болохоор та нарт гоё контент өргөхийн төлөө бүх энерги зориулж байгаа. Гэхдээ ингээд энэ ядарч байгаа надад гоё байгаа л да. Тэг. Муухай ядралт биш. За тэгвэл одоо чи шилжилтийн насан дээр явж байгаа хүүхэд. Чамд ч юм уу эсвэл одоо ингээд өсвөр насныхын толгордог нэг тийм асуудал байдаг шүү дээ. Ингээд нэг тийм бүх зүйл нь болж битэхгүй байгаа мэт санагдах ч юм уу. Эсвэл ингээд хүн болгоноос цухтаад зүгээр ганцаараа алга болмоор тийм санагдах үед байдаг шүү дээ. Тийм үү чамд тулгарч байв уу? Тулгарч ирсэн бол чи яаж даван туулж ирсэн бэ? Бусдад зөвлөгөө юу гэж өгөх вэ? За дүнгийн саяхан л та бүхэн зарим нь мэдж байгаа. Тэ би хүнд бэртэл авсан. Тэгээд би амар саксанд дуртай болохоор баян сакс тоглодог саксныхаа бэлтгэлийг дал ингээд анх хийдэг. Тэгээд ингээд бэртчингүүд ингээд миний хамгийн дуртай хийх юм байхгүй болчих. Тэнгүүд ингээд надад амар хэцүү санагдаад. Тэг ингээд яг тэр үед л амар ингээд бүгдийн болоод сакс макс хаймаар санагдаад яг нэг тийм үе байдیں۔ Байсан сайхан. Тэгээд яг яаж даван тулсан бэ гэхээр би одоо контент эхлүүлснээс хойш ингээд үнэхээр аз жаргалтай миний амьдрал шал өөрлөсөн. Тэгээд яг та бүхэнд ингээд хандаж хэлэх юм бол тэгээд хүн дуртай зүйлтэй байх хэрэгтэй, хүн хийдэг зүйлтэй байх хэрэгтэй юм л. Миний ойлгосноор л тийм л. Тэгээд та бүхэн дуртай зүйлтэй болоорой гэж хэлмээр байна. Болохгүй баснаас тэгээ олон юм турч үзчихэлтэй аян дээр нь болчихно уу? Тэгээд одоо ингээд стрим ч юм уу эсвэл юм контент хийхээс гадуур ч юм уу тийм сонирхол хобби байдаг уу? Сакснаас өөр. Аа. Хүмүүсийн мэддэг үү? Гэтэ чи бичлэг дидлэх дуртай. За. Тэгвэл одоо ер нь энэ зуны төлөвлөгөө чиний хар юу вэ? Энэ зуны төлөвлөгөө юм. Сакса битүүнүүд нь хажуугаар контент битүүнүүд нэ. Тодорхой ярилтаач. Өөр юм алга. Гой тодорхой юм ярина. Би саксныхаа бэлтгэлийг миний зорилго бол дээдлийг байна л да. Одоо юм хэлээр. Тэгэхээр би саксны бэлтгэлийг маш шаргуу хийх хэрэгтэй. Тэгжиж би дээдлэгт орно. Тэгээс контентэнд угаас бүх зүйлээ зориулна дээ. 11 наснаас хойш мөрөөдлөө шүү дээ. За одоо ингээд чиний мөрөөдлийн нэг өдөр гэвэл чи юу гэж ярих вэ? Ингээд чамд ямар ч хязгаар авахгүй чи хүссэн бүхний гэж болно. Гэтэ чамд 24 цаг байгаа. Миний мөрөөдлийн нэг өдөр үү? Би NBA-ийн талбай дээр тоглож үзмээр. Тэгэл болов. Би NBA-ийн талбай дээр гэр бүлийнхэн гээд court side-ийн сандлаас наа үзсэн. Тийм л юм үзсэн. Өөр байхгүй юм. Өөр хүссэн бүхний жол штэ чинь. Хүссэн бүхний жол. Тэгвэл би no limit. Тэгвэл би NBA-ийн одоодаас туршлагаас нь олсмаар байна. Бас контент дэлхийн одод хүмүүсээс дэлхийн од контент бүтээдэг хүмүүсээс туршлагын судалмаар байна. Тийм юм чинь би. Тэгвэл чисээ гэр бүлийнхээ корт сайд давна гэж штэ. Тэр нь бол гэр бүлийнхэн чиний хувьд бол айгу ер нь хүн болгоны айгу чухал хүмүүс байдаг байх л та. Аав ээж хаад байгаа юм. Би бол аав ээжтэй маш их хайртай. Тэгээд хүн болгон аав ээжтэй хайртай байдаг. Тэгээд яг ингээд юу гэх юм. Яг одоогийн байдлаар аав ээжийн талаар ярих юм бол ингээд энэ контентийг энэ бид эдийн стримийг
бүтээхэд хамгийн том хүн нэмэр оруулж байгаа хүмүүс. Тэгээ биднийг ингээд бөөндөө 10 хэдүүлээ манай гэр дотор шуугалтаад стримигээд өрөөнд ойрлоод үсэрч дэвсэж яхад ингээд яг ч бид эдийг харин ч ингээд илүү дэмжиж байгаа надад үнэхээр зүрлээ авч өргөө үнэхээр харилж байгаа. Тэгээд би авч өртгөр найзууд шиг л байдаг л та. Тэгээд авч өртөө амар хайртай. Тэгээд би бас AC-ийн аваад баярлаа гэж хэлмээр байна. Бид бүхэн ингээд харанхуй шин олж авахд гэртэн шуугалтаад ингээд ийм хийгээ байж хахад бид эдийг цааргалахаас илүү бид эдийг дэмжиж ингээд өрөөнд нь оруулаад тийм ээ заримдаа бидэрт хоол хийж өгөөд бидэрт тусалж дэмждэгт маш их баярлаа. Энэ бүхэн тоо хоёр байхгүй байсан бол ерөнхийдөө бол энэ хүртэл айгүй их хэцүү байсан шүү. Цаашдаа ч гэсэн бидрийг айгүй их дэмжиж байгаарай. Айгүй их талархдаг шүү. Би бусдынхаа өмнөөс бас баярлаа гэж хэлье. Габлизник. За тэгвэл чинийхаар одоо ингээд чи өөрийгөө ирээдүйн 5 жилд өөрийгөө хаана харж байгаа вэ? Ирээдүйн 5 жилд үү? Би өөрийгөө ирээдүйн 5 жилд дээдлэгт бол өөрийгөө харж байгаа. За тэгээд бас би контент нэг сайн gold play button твэрцэвт чинь гэж өөрийгөө төсөөлж байгаа. Тэр болоо. Супер чат. Баярлаа. 15,000 баярлаа. Хайртай шүү. Баян супер чат явуулдаг. W guys. W-cat. Эсэр мэн хэмээгт. Шилээ авчихгүй ялгаад байна уу? За тэгвэл тийм байна. За чинийхаар ойлонгийнх нь чиний сэтгэлд үлдсэн хамгийн тод дурсамж юу вэ? За мэдээж найрамдал бол үнэхээр гоёсэн. Тэгээд найрамдал дээр бид хоёр өдөр шөнөгүй хамт тэрэлт. Би уцгүй би найрамдал руу уцгүй явцсан. Тэгээд энэтэйгээ уцыг оож хэрэгэлдэг байсан. Тэгэл таахад тэрэлтэд тэр нэвтчихдэг байсан л да уцыг оролдоод. Тэгээд яг тэр үед таахыг амар сайн мэдчих авсан. Тэгээд таахад найзлал ер нь гоё хөхт юм байна гэж мэдчих авч ирсэн. Тэгээд бид хоёр чинь нилээн лот болоод лот болоод тэгээд байжсэн чи Вьетнамд би Вьетнам руу сумлж байгаа даа явчихсан. Тэгээд сумлж байгаа Вьетнам руу авч бид хоёр 11-ийн 7 өдөр нар болцлоо. 11-ийн 7 хоногт өдөр болго хамт болцоо гэсэн л дээ бид хоёр. Тэр 7 хоног л үнэхээр гайхалтай байсан. Тэг гоё ярил та яа. Чамд гоё юм уу чи? Надад би ярихгүй шүү дээ нэг чи чамааг л би хүмүүс таниулах гэж. Амар гоё юм бид хоёр чинь влог хийдэг. Хэрэлдэх үе ч бас гарсан л дээ. Тэр ирүүлээ та сонсоор байна уу? Ярих уу? Усан парк ордог байхгүй юу? Бид хоёр усан парк орсон. Тэгсэн чинь амар балаа энэ чинь ингэ зүүдэг нэг юм мангар том ийм түлхүүр гэсэн байхгүй ингэ цайрцгийн дотор локерны түлхүүр гэдэг өгсөн. Тэгээд тэрийг ингээд би хүзүүндээ зөөгчжсэн чинь таахаа замын кармалч гэдэг өгөхгүй. Тэгэхээр наач карманаас ч унчих юм шүү андаа гэж ингээд алга болгоос яагаад замын хүзүүндээ зөөчих ингээд зүүсэн чинь амар тэнэг санагдаад болдгоо. Тэгээ цаанд мэ буцаа кармалч өгсөн чинь таахаа висе кармал гэж ягч чи кармалалаа гэсэн юм. Тэгээд бид хоёр бүгд хэрүүлээ. Тэгээд таахаа чинь надад ярилцчихсан. Түлхүүрөө шийдчихлээ. Хашаалаа авуулаа шийд. Тэгвэл бид хоёр амар удаан ярилцсан чи баг орилж чарлаа. Гэсч таахаа тэгвэл энийг өөр аа гэд хашаалаа авуулаа шийдчихсэн. Тэгээ бид хоёр чи тэгснэ зүгээр хоёр тийшээ хард буцчихсан буцаж нэг 5 минут хоёул алгаж явсан. Хоёул алгаад дуугаа явчихсан аа түлхүүр авах уу гэж бодчихоо. Тэгвэл энийг ингээ юм чи хаяа гэж бид амар алгаад явчихсан аа. За бүх юм байгаа гэж эргэж хараад хоёул яг зэрэг эргэж харж оч түлхүүр аваад өвс нундаас тэгээд түлхүүр байгаа. Тэгээ бид хоёр ч нөө нэг голсуураас гуулсгаад шатан дээр оож хэлцэгсэж байгаа юм үүдсэн болохоор бид хоёр ялцж хоорондоо юм ярьсан л та. Тэгэл эвлэрчихсэн. Ер нь бол зөндөө хэрэлтнэ. Хэрэлтэхгүй 7 хоног гэж байхгүй дандаа хэрэлтэн. Тэгээд буцаал эвлэрнэ. Тэгтээ амар тэнэг юм бид хоёр амар том юмнаас болж юус хэрэлдэх хөөх. Дандаа нэг жижиг тэнэг юмнаас болж сая жишээ подкаст хийх гээд таахаа тэнцээ. Миний уурыг бол нэрээ 2 хоног үнэхээр хүргэсэн энэ нэрэлт бол. Манай шинэ утас авахгүй юу? Шинэ утас авсан. Би энэ подкастыг жуулна хагасанд бүтэн санд лөө? Бүтэн сандны орой бичихжсэн. Тэгсэн чинь манай хүн шинэ утас авсан заяа. Тэгээ шинэ утас нь ингээд нэг юм болохгүй байна. Биш шилэн алтан албан шиг яан ч гэлээ ингээд өдөр нь ярьж исэн. Тэгээ би орой за 6 цагт уулзаад подкастаа бичиж шүү гэж хэлсэн байсан. Тэгээ яг үнэхээр би ингээд тэмцээн үзээд надад тэр алтын төлөө тоглолт байсан болохоор би тэмцээн үзсэн юм байна л та.
Тэгээ би үзээ суужсэн. Тэг үгүй байж. Яах юм. Тэгээ үзээ суужсэн чинь манай хүн тэгээд байж игээ бэлцээ байхгүй би гарч ираа гэд. Тэгсэн чинь манай хүн ингээд за байж яа гэсэн. Тэгснээ манига мөрснаа утсандаа наалт малт наалгуулах гээд алуу болтон заяа. Тэгснээ өөнөгийн ингээд нэг ажил дээр нь очиод ингээд подкаста бичээгээдсэн. Тэгээ өөнөөтэй би ярьсан маань одоо гарах гэж байна. Одоо ингээд дэйсийг дагуул авчлаа гэд. Тэгсэн чинь манай эс тахаа ударчлаа. Чи яв гэж хэлсэн заяа. Тэг эс ударсан ч гэсэн би өөр нэг хүн оруулж ирээд тэр подкастыг бичиж болно нэстэ. Тэгсэн чинь бүр ингээд тахаа ударсан гинэ мань төгөөлөнд уцсандаа шилэн алт наалгуулдаг. Зөөр энэ хүн уцсандаа шилэн алт наалгуулахын төлөө ингээд тэр нэг өдрийн подкастны юг ингээд авч исэн. Маргааш нь тэгээд бас бүүн хэрүүл болж байгаад орой 8 цагт ингээд уулзаад бас бүүн юм болж нэг бичлэг хийсэн юм аа. Ваа тэгсэн микэн өстой гоё юм ингээ яриараа. Ярьж байгаа дуусаа сонссон чинь юу ч бичигдээгүй байл яах вэ? Манай email технологи мэдлэгтэй юм. Тэгээ би 2 өдөр энэ хүнд би бол энэ хүнд 2 өдөр амар л урлаа гомдлоо. Гэтэ тэгэл эцэцэн тэгэл дахиад ээл хийх нэг тайм төв. Би ярьсан юм одоо 2 дахь яриад ингээл сууж байна бид хоёр. Гэтэ ерөнхийдөө бол өчигдрийнхээ бодол хамаагүй гоё туршлагатай болсон. Тэгээ одоо жоохон өргөжүүлж ирээд шүү дээ. За тэгээ одоо бодохгүй миний асуулт дууслаа. Тэр үед нь та нар сайхан асуултуудаа асуугаарай. Тэгээ манай хоёр нэг сэдвийг бадж авч байгаад яриулах гоё юм байна гэж байна. Тэгээ асуулт дууссаны дараа ярьж болно. За одоо хамгийн халуухан сэдв заяа. За хүн бүхний өсөх хөлнөөс охтуудын талаар байна. За инрэлтэй. Эмэгтэй хүнээс хамгийн түрүү юуг нь хардаг вэ? Эмэгтэй хүний юунд нь илүү чи онж тусдаг вэ? За хүн бүхэн угаасаа хамгийн түрүүнд хоорсдог шүү дээ. Хүн бүхэн угаасаа хамгийн түрүүнд царай хардаг л та. Тэгээд угаасаа тэр бол тодорхой. Тэгээд миний хамгийн их хардаг юм гэх юм бол сэтгэл. Тэгээд сэтгэл маш их хардаг. За манайха ойлгоогүй хүмүүс үл энэ подкаст бичлэг болж орох гэж байгаа стримээр орж байгаа шүү. Түүнээс ингээд эйс надаас нэг юм асуух хэсгүй. Би ингээд энэ подкаст шиг энэ ярилцлагыг би ингээд хостлоод явж байгаа. Тэгэхээр би эйсээс асуулт суугаад одоо би Брюсселийн хүн болгоныг би ингээд энд оруулж ирээд юм асуугаад хөв хүнд нь тааруулсан асуултуудыг би асуугаад тэгээ ингээд та бүхэнд илүү хөв хүнийг нь мэдүүлэх ийм л зорилготой ийм л ярилцлага хийгээ сууж байгаа шүү. Түүнээс энэ бол нэг одоо юу гэх юм стрим биш. Тийм стрим бол биш. Энэ зүгээр бичлэг болж орох хэрэгтэй байсан ч яах ч вэ тэгээд техникийн асуудлаас болоод тэгээ энд ингээд сууж байгаа шүү. Түүнээс дараачаас бол бичлэг болж орно шүү. За тэгээд сэтгэл хардаг өөр. Тэгээд би өөрөө амар их сэтгэл гаргадаг хүн л дээ. Тийм учраас би хүн тийм сэтгэл гаргадаг гэсэн хүлээлт надад үүссэн байдаг. Тийм болохоор би сэтгэл их хүсдэгтэй. Сэтгэлээс чи за хүсдэм байна. Өөр чи эмхтөнөөс юу гардаг юм? Өөрөө? Аа. Гоё өөрийгөө цэвэрхэн авч явж байгаа байдал угаасаа маш чухал тэгээд. Одоо үед тэ өмсөж байгаа хувцас сонор бол маш чухал шүү. Хувцаа сайн тааруулж өмсөөрэй. Тэгэхгүй бол одоо үеийн охтууд тэ нэг опиум гэдэг урсгал хүч төрн гарч ирж байна. Манай үеийн охтууд гоё опиум өмсдөг хүмүүс байдаг л та тий. Гэтэ бас зүгээр яа бас хэцүү гарууд байна шүү. За тэгвэл хувцлалтан дээр гоё өөртөө тааруулаад өмсчдэг тий. Өөртөө таараад цэвэрхэн хувцалчдаг. Тэ сэтгэлтэй. За сэтгэл гэж чи яг юу илэрхийлж байгаа сэтгэл гэдэг үгээр. Ямар сэтгэл гаргуулж байгааг таалагдах юм. Ер нь бол тэгэл жижиг юмнаас л хүн хэрэг сэтгэлтэй гэдэг нь харагддаг штэ. Жижиг юм юу ах вэ? Одоо жишээ нь миний саксны тэмцэн болж байгаа юм бол те надад ус бариад ирэх юм бол энэ амар том сэтгэл байхгүй. Зүгээр л юм жижиг юмнаас хүний сэтгэл харагддаг байхгүй. Бид хоёр өчигдөр энийг ярьсан болохоор амар тэнэг байна. Йоо, хинрэлт өөр юм ярихгүй байх хөө. Би бүр хэлсэн бохгүй. Би маргааш ч өөр юм бодож ирээрээ гэд. Энэ хүн сэтгэл ярьсан, усны сав ярьсан, тэмцээн дээр ус бариад ирвэл би ингэнэ гэж ярьсан, опиум хувцал ярьсан. 10 минут би энэ хүнийг тойруулж би асуулцсан. Энэ хүн өөр юу ч яриаггүй. Үнэхээр эмэгтэй хүн ямар эмэгтэй хүн сонирхдаг энэ хүн бүр хэлэхгүй байлаа шүү. Хэлээ л шүү дээ. За тэгвэл өндөр нам те эсвэл тийм гаяхгүй таарс өндөртэй. Миний яг за хамаагүй. Тийм. Манай баг дүүгээс намхан биш. Баг дүүч өндөр мэт. Баг тийм. Иймэрхүү. За мөрнөөс нь өндөр охин байвал ер нь бол сонирхох юм биш. Сонирхох гэж энэ нь бол дуртай байх юм биш үү. За тэгээд тодорхой юм усны засалт масалтай эсвэл нүрээ боддог тийм байдал
Нүгэ баг боддог байл амар гоё. Тий. Хэтрүүлэн боддог бол нэг гоё ш надад. Тэгээд үсний засалт масалт өөрт нь зөгчлөө байвал тэгэл үсний засалт нэг хамаагүй дээ. Өмсөж байгаа хувцас сонсож байгаа дуу бас маш их чухал. За ер нь бол хувцсан дээр маш их ач холбогдол өгч юм л да. Тэгвэл яг юм чиний сонирхдаг тийм хувцлалт гэж байд юм уу? Зүгээр л амар гоё цэвэрхэн л хувцалдаг болох байна шүү дээ. Тэг. Илүүчгүй дотоочгүй амар гоё цэвэрхэн. Тэгэл болоо. Тэгвэл цэвэрхэн хувцлал тэгэл тэ өөртөө таарсан тийм цэвэрхэн хувцлал тэгэл жоохон мөрнөөс нь дээгүр өндөртэй. Тэгэл тоглолтын дээр нэг ус бариад ирэхэд бол манай ийс явчих юм шиг байна уу? За тэгвэл дурлсан уу ер нь? Үгүй ээ. Дурлж үзсэн үү? Дурлж үзсэн. Шархалж үзсэн үү? Үзээгүй. Ийсгэлтэй яагаад харьцаагүй болсон юм. Тэгэл одоо хүнтэй харьцаж үзсэн тэгээд таарч тохирохгүй болол билж байгаа дээ. Одоо тэг ялангуяа тэгээд ер нь бол тэгэл хэцүү шттэ амар тийм насны ань чаашаа. Ер нь бол тэг өөртөө таарсан хүнийг яг олоод хамттай юм гэдэг чинь бол тийм айгу ховор төхөх аз завшаан гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм элбэгч байхгүй айгу хөв тохиолоор таарна тийм ээ. За тийм байна. Тэг октодын талаар өөр ярих юм байна. Таалагдахгүй охин ус бариад ирүүл яг үгнэ. Баярлалаа. Баярлах юм уу? Баярлалаа шүү дээ. Надад ус. Одоо ус бариад ирчихсэн. Манай хүн бол ер нь усанд явчих юм биш үү? Тэг ус бариад ер нь манай хэсэг чинь айгу хүүхдэр шүү дээ. Юм үзээгүй. Тэг тэр нь айгу сайн мэднэ. Жохон л тэгээд эзгийн моментыг тааруулаад энэ усмас бариад ирчих гэдэг манай хүн авдаас ч унад тусаад гүйчих хөө. Тийм ээ? Тийм байхгүй шүү дээ. Би нэрээ одоо угаасаа хэдүүл би жоохон хүүхдтэй тий. Амьдрал үзээгүй. Хайр гэж юу тийм мэдэхгүй. Тиймээс бас нэг амар таагаад хайр яриад баймаргүй байна. Зөвхөн би чиний сонирхлын охиныг л асуудаа шүү дээ. Сонирхлын охин уу тий. Сонирхлын охин бол тийм л охин шүү дээ. Зүгээр л амар хөөрхөн сэтгэлтэй тэгээд гоё хувцалдаг, цэвэрхэн, өөртөө арчаатай. Тэгээд бас сонсдог дуу бол маш чухал. Тэгвэл чамд таалагц охин гараад ирвэл чи ингээд цаг цаваа зарцуулаад ардаас нь гүүх. За бас тэг ардаас нь гүүгээд ингээд би авч үлдэхин төлөө бүхнэл зэрэг. Одоо төсөөлт түрүү одоо ингээд чамаг юм хүнтэй юм хосын харилцаанд ороход бэлэн байгаа юу гэж би асууж байна. Одоогоор уу? Мэдгүй. Тийм зүйл бэлэн байгаа юм. Тэр мөрийг нэг хэрмэр байна. За. Тэгээд одоо та нар төсөөлтөө тий гэл нэг охинтой болцоол амар хөргөх охин, амар цэвэрхэн хувцалтай хөргөх охинтой болцоол. Тэгэл ингээл чамд AirPods өгөөл зүйлгээл тэгэл ингээд Travis Scott Goosebumps өгөөл. Төсөөлтөө guys нэрээ тэгж нэг бодоод үзтээ. Эсвэл та нараа харьцдаг банд чинь ч юм уу те ингээл хоёул чихвчээр сонсоод танд алхах гэлж чихвцүүл гэснээр хайр 290 back in the business мэт ёо тиймэрхүү дууд бол яана тийм үстэй guys. Надаар хэлчих. Сонсдог дуу бол маш чухал шүү. Long distance байвал яг уу хийсэн. Би чадна. Надад үнэхээр таалагдчихвал би long distance хийсэн ч юм уу. За тэгээ ер нь бол сонсдог дуу, өмсдөг хувцас ер нь бол хүний дотоод сэтгэлийг нь илэрхийл болж өгдөг. Тэгэхээр манай эс ерөнхийдөө бол гадна талаас нь хүнийг харж дүгнээд өөрөө сонирхож ивэл тэр хүнийхээ төлөө илүү ихийг сайн мэдэх гээд ер нь бол ардаас нь ер нь бол явнаа л гэж тиймэрхүү юм ярьлаа. Өөр чамд хэлэх юм байна уу? Фэн охтууд та. Дээшээ хідээр доошоо хід дүүхэн сонирхдаг юм. За тэгээ нас нь доошоо 1 дээшээ 3 2 энэ бол лимит. Тэгээд өөр бусд нь бол тийм яхаа. За тэгвэл одоо жоохон long distance-ийн тухай ярих уу? За long distance-ээс өмнө чи гадаад явж сурах бодол өгд юм ч юм уу? Миний зорилго Монголд байгаа болохоор би Монголд үлдэнэ. Гадаад явж сурах бодол ихтэй байсан уу? Байсан. Хаашаа явж сурах гэж бодсон? Би юу? Тэрийг ч бодог л байсан л да. Тэр нь гадаад явах гэсэн бодол байсан. Тэр нь гадаад явъя гэдэг бодол байсан. Тэгээд ялцч юу яг ингэж одоо нас нь болоод зорилгоо тодорхойлоод ирээдүгөө төсөөлчөнгөд Монголд үлдэх хэрэгтэй болчихлоо юм л да. Тэгвэл ерөнхийдөө long distance орох нэг тийм боломжгүй л гэсэн үг юм шүү дээ. Long distance би боломжтой л байгаа. Монголд үлдчих юм аа. Миний стимэт найз хүний ярьцдаг хүн гадаад явчих юм л. Тэгэхдээ long distance орж үзээгүй нэг тухай юу гэж асуухт те. Тэгтээ би орж үзэж чадна.
За тэгвэл миний асуултууд ингээд дуусах чинь сүүлийн асуултаас үү үзэгчдийн асуултанд хариулъя. За одоо за тэрийг подкастны төгсгөл асууж байгаа бас төгсгөлийн асуулт юм чинь. За одоо тэгвэл та нарын асуултанд хариулцгаая. За асуултууд асуугаарай яг чанартай хэд асуулт суугаа. Нэг урт тиймэр байна уу би угаасаа. Та нар чи яагаад юм ойлгохгүй байгаа юм бэ? Энэ стрим бол танхаа бид хоёрын зүгээр намайг танилцуулах ярилцлага учраас бусд нь өнөөдөр байхгүй байна. Би хүн болгоныг ингэж ээлж ээж оруулж ирнэ зүгээр туршилтын тулаагаар би энэ амар гоё. Эйс болдог. Нэг сая subscribers хүрсэн байх ирээдүйн өөртөө хандаж юу гэж хэлмээр байна. Чиний мөрөөдөл биелсэ чи чадлаа. Баяр хүргэе. Эйс драфт нэрээ өгч үзсэн үг нэ би үзээгүй. Би оюутны лигээс дэше драфтаар орох. Мэргэжлээ сонгосноо гэдэг ярьсан шүү гэхлээд. Стрим хадгалагдсан шүү guys тэгэхээр та бүхэн стримээ ухрааж үзэж болно. Чи үсээ вакстай мөн орсон. Хальт юм дөрөгцсөн. Мөрөөдлийн амьдралаа ярьсан шүү. Лайв нь хадгалагдана. Go тоглодгоо. Хамгийн дуртай артист чи юу вэ? Tyler the Creator. Айлын том манай энэрлэлт айлын том байгаа. Тэгээ ер нь л чи ямар шууд төрлийн дуу сонсдог юм бэ? Янз бүр. Тухайн өдрийн мүүднээс хамаарна. За тэгвэл надад амар сонирхолтой байна заа. Вересели 15 гишүүнийг нэг үгээр илэрхийл. Нэрнүүд нь гаргаад иртээ. За би гаргаад ирж. Зөөж тэр оронд байна. Өндөр нь 185. Надаас хин асуух. Нэр надаас хин асуух. Яас за би асуух зэрэг. За бүр хамгийн сүүлийнхтэй би өөр яваа. Би та нарт өөрийнхөө жерсиг харуулъя. Оп. Оо. Бэм. Cortex дээр их найзалсан баг нэ. Cortex юу? Би Cortex нах дургүйс. Тэгээд танилцаад дотносоод хэлсэн чинь надад амар таалагдаад найзалж гэлсэн л дээ. Үгүй, Cortex өөрөө ингээ хүн болгонтой асуудал үүсгдэг аахгүй. Өөрөө ихтэй байхгүй юм уу банд. Тэгснээ ингээд танилцаад ингээ ирсэж айгүй хөөрхөн хөвгт. Түрээс надаас тахаа хөвгт штэ. Мань ер нь жерси хүмүүс асууч. Тэгээд Cortex бид тэр ч одоо нэг анги штэ. Тийм штэ. За эдний ангийнхан бүр үнэхээр элит анги шүү. Бүр төгслөн дээр нь та нар зураг хараарай. Тэр бол 10 жил за бүр болоо 20 жилд нэг тохиох бүр амар элит анги шүү. Байж боломгүй анги. За яаж одоо хүмүүс явсан талаараа дэлгэрүүгөө сонсож байгаа. За эхлээд би хүмүүсийн нэгээрээ сайхан ярьж байна. Нэг үгээр илэрхийлж зэ. Стрим яа хэр удаж байгаа? Стрим яваад байж та. 36 минут. За ер нь 50 цаг үргээл ер нь дуусна шүү. За үнмөх. Асуулт нь Вереселийн 15 гишүүдийг нэг үгээр дүгнэ. Нэг үгээр илэрхийл шүү. За байж би шууд за хэлж чадхаас хэлж зэ. Эрка гавл. За эрка гавл гэлж. Танхаа. Танхаа бол философи. За. Оргил. Ирэх. Эзээ. Или. Тэлмэнг би. Бомб. За. Сүхэ. Бондок. Тодоо юу? Тодоо гэж хэлэхээр л надад яагаад ч юм нэг их оронж үзэл төрөөд Монгол гэдэг үг маань толгойд их орж ирдэг л дээ. Төөгөө юу? Төөгөө. Гоцсон. Ирмүү. Хөл ирмүү. Өөнө. Цодоо. Ерөөсөл цодоо. Дөг. Моогэр. Ичүүд энийг зодон гэсэн байсан. Өөнөг. Дөгийг би моогэр. Үгүй дөг моогэр. За. Тэнгүүд одоо хин үлдэж байлаа. Ичүүд үлдэж чинь, ганаа үлдэж чинь. Ичүүд үгүй. Cool за ичүүд cool гэлж зэ. Ганаа юу? Ганаа smash. Дүүлсэн байна уу? Алтакийг. Алтакийг үгүй.
Хөврөмтгай. За. Яг энэ хүмүүсийг надад ингэж бодогдож байна. Чиний сонирхтой бүхэн тэр чинь бас сонссон байна. За. Соо юу ш экстроверт уу интроверт уу гэж байна. Extrovert. Өөрөгцсөн байла. Shy or baddie? Shy. Shy за. За тэгэл Вьетнамд байсан юугаа яригнэ тодорхой. За Вьетнам чинь бас их гоё өнгөрсөн шүү дээ. Юу гэж ширх юмд те. Шинэ жилийн юу ирсэн шүү дээ. Тэгээ яг шинэ жил он гарахад бид Вьетнамд байсан. Тэгээ оноо Вьетнамд гарчаа тэгээ дахиад 7-8 лөө. Йоо. Чи Вьетнамд ч их сонирхолтой 180 явах юм байвал яг үгнэ. Би чинь 180 тавь шүү дээ. Амар өндөр хөлт гарч ирэх юм шиг прожект. Тэгэхээр сагсчин хүүхэд болох юм те. Дуртай амттан чи юу юм гинэ? Дуртай амт ч гэсэн. Миний дуртай амтт нь. Аха. Хамаагүй мэн олдсны л үдсэн шүү дээ. Эйс харьцажсэн охтуудаас нийтлэг байсан таалагдаагүй заа энэ төр юу бүгдээрээ сэтгэлх байсан. За маань яг хүн болгоноос яг 3 тогтсон асуулт цааж байна. Тэр нэг нь болохоор Vercel 15 гişмэн нэг үгээр тодорхойл. Хоёр дахь нь болохоор дараа жилийн өөртөө үзэж байгаа хүнд юу гэж хэлэх вэ? Дараа жилийн өөртөө юу гэж хэлэх вэ? Дараа жилийн өөртөө юу? Тэнийг зангуудаа хаяарай. Дараа жилийн өөртөө үг. Одоо ингээд чи үг хэлэн заяа. Тэр хүн чинь жилийн дараа чамааг үзээд тэр үед нь чи үг хэлж байгаа. Гэхдээ юу гэсэн юм бэ? Тийм жилийн дараах өөртөө үг хэл. Харин тийм. Тэний цангуудаа ийцэн орой. Дээдлигээс ямар баг дэмждэг вэ? Хасын үлгүүд ч дээ угаасаа. Эйс нандин грек сурдаг, би орчлон сурдаг. Эйс насан дээр 1 доошоо 4 гिचсэн. Хэн 4 гिचсэн 2 гэсэн шүү дээ. Бодлоо ярьцгаадаа. Тэгвэл хоёулынгийнх нь хамгийн бүтэхгүй дурсан юу вэ? Ярьцлахгүй хаад. За. Уус хамгийн бүтэхгүй дурсан ярьж болохгүй. Тийм. Юустч өдөр подкаст бичиж байгаа саатал гарсан бол өнөдөр. Тий. Хит хэлэх хэвээр юм байна нэг бай. Таалагддаг охин байгаа мó одоо нэг юм. Нууц. Тэр нь байхгүй хоо ийст гарч ирдэг шүү дээ. Эвис сакс тоглодгоо. Өөрийнхөө муу зан ч юм уу муу тал. Өөрийнхөө муу зан. За миний муу зан. Муу зан ч ихээс илүү жоохон юу гин би амар гомдомхой. Тэгээд бас би юу ямар юм? Би гомдомхой. За. Тэгээд өөртөө хийдэг. Тэгээд өөртөө хийчихэд дотроо өөртөө хадгалцдаг. Нөгөөнд хэлдэг. Тэг. Эйс их чисэл дүүт юм уу нэ би 2 дүүтэй. Айлын том. Одоо ингээд чинь сонирхлын тайпны охин байгаа шүү дээ. Тийм охинтой чинь төстэй celebrity байдаг уу? Олон танил хүн. Бодох юм те. Зөв celebrity crush байдаг юм тэгвэл чам. Баггүй. Монголоос ч гадаадаас ч баггүй. Хүн харагдахтаа хэр сайн бэ гэнэ. Чи яар. Яа, гоо чамаас сууж хүмүүс. Би сайн. Тэ чи юу гэж боддог? Чамаагүй. Тийм. Намайг аргаддаг талаас нь бодох юм бол ер нь бол муу заяа. Надтай хэрэлдээ тэгээ муудалч хараад тэр чигтээ зайлгсан маягаар л ярьцдаг заяа. Тэг муудалцааг үедээ ана гэж аав гэж юм сонирн болцсон үед. За намайг сонирн болцсон үед бодоотхой би жоохон. За мань залглаа шүн. Мань ингэчлээ тэгчлээ ингэж ин тэгж нэг ярьлаа гингүүд. Тэг байж л та. Эхлээ сонсон заяа. Сонсож байгаа. За. Тэгээд ингээд тасалчин заяа. Тэнгүүт нь би бүр галзуур ш. За энэ хүн намайг тоох болчлоо гэд. Тэнгүүт хөргөн ингээд нэг хэдэн минутын дараа манай гэрийн гадаа хүрээд ирэн заяа. Тэгэл намайг хөрхий авч гарч алхаж байгаа л. Тэгэл ингээд ерөөс тэр сэдвийн талаар ярихгүй. Өөр гоё сайхан юмнууд ярьж ингээд миний хамгийн юм дотроос гадагшлуулж байгаа л. Тэгэл буцаа ингээд нам хүргээд өгчдөг. Тэнгүүт тэр нь айгуу гоё болсон. Тэгэхээр ерөнхийдөө бол 10-аас 8.5.
Би тэр ер нь хим ярддаг л даа. Би волейбол тоглолт шүү, сакс биш. Гэтэ эйс дээр бол оноо идэг. Саксаар уу? Оноо бол гэж хийж та. Гүү шүү дээ. Би бол залуу Монголын Эрка бас залуу Монголын хамт нэг баг тоглолдог. Бид гуравтай бөөндөж мөндөн. Ер нь бол энэ нэг бас хим бүүнд тэр трай ярддаг тиймс чи төмсөж явахдаа трай ярддаг байна. Тэрнээс ч бөөнд төмсөр чи шал ондоо. Шал ондоо. Яг адилхан юм. Чи төмсөн дээр ингээл холбуулаад өсөрч ирэх дагдаг үстэй. Тэрнээс ч ярч ялгаахгүй шүү дээ. Эйсийн дүү сакс тоглодог гэнэ. Манай дүү сакс тоглодог шүү. Гэтэ хоёр манай баг дүү ихтэй. Тэг манай баг дүү волейбол тоглодог. Залуу Монгол үүд юм уу тийм ээ. Эйс нэрнийхээ утгыг дахиад ярьчих уу? Тий. Миний нэрний утга. Манай аав Ace Entertainment-тэй. Тэгээ манай аавыг Ace тоглох гэдэг. Тэгээд би анх YouTube channel нэгээд ааваас ямар нэр өгөх аав гэж асуусан чинь аав Ace гэдэг өгчгүй гэж хэлсэн л дээ. Тэгэл би одоо болтол Ace гэдэг нэртэй явчих. Одоо манай багш нар хүртэл аав Ace гэж дууддаг. Тэ. Хойлох нэг гэж юм. Тэгээд энийг дуусгарна дахиад шинээр эхлээд яг эхлэлт нь ярьсан байгаа тэрийг үзчихээ. Эйс дүүгээ юу гэж боддог вэ гэнэ? Би дүүгээ өөрийнхөө найз шиг л боддог. Миний доотлын дүү яг надтай чацсан үссэн болохоор бид хоёр яг найз үчиг байдаг. Тэгээд баг дүүгээ болохоор би яг одоо л яг эрхлүүлж эхэлж байна. Тэгэхгүй би яг тэрнээс өмнө хүүхд дүү эрхлүүлж чаддаг байсан л та. Эйс Рил нэрний энэрэлт өөр асуулт байхгүй бол төгсөглөө хийлээ шүү манайх. Миний асуултууд бол дууссан. Төрсөн өдөр 9 сарын 29. Xerox тайдтай найз юм гинэ. Найз шүү. Ирхмээтэй хамт Вьетнам явсан шүү дээ. Вьетнам дээр амар олуулаа байсан. Хинүүс байлаа. Эс Монголын Буйна Ирхмээгийн найз хүн чи Анар тайкун Галаа. Тийм галаа бас байсан. Тэгээд энэ байсан, тодоо байсан, би байсан. Яч юу? Мэдгүй. Дандаа нэг юм болж бүтгээ байна бүр. Монголын хамгийн сайн эрэгтэй эмэгтэй ютубер нэ. За эмэгтэйгээс нь би бол эмэгтэй стример үздэг бай. Тэгээд эрэгтэйгээс хэм бол надад celebrity crush байхгүй гэсэн Жавхан мэрэгэн хоёр хэрэг хөлтөд бай. Энийг өөрөөсөө асууж байгаа хэрэг шиг. Жинхэнэ толцсон хоёр хэлээ гардаа. Би хоёртай хоёул. Бороотой таад найз юм уу? Бидэрт байгаа ганц л өнгөтэй штэ найз шүү дээ. Хайрлахгүй гэдэг яах вэ? За тоглосон шүү. Нуруу таартай, нуруу амар гоё штэ манай. Дараагийнх нь юм бэ? Харин дараагийнх тэр хэнийг оруулж ирмээр та нараас би асууя. Баг дүүгээ төрөхөд ямар байсан бэ гинэ? Би баг дүүгээ төрж явах үеийг санахгүй. Би 5-таас ютубер биш стример нэрлэлээ гинэ. Ютубер биш. Стример биш ютубер. Хамгийн ютуберээс тэгэл гэрмэкс шүү дээ, of course. За ичүү төөл гэд. Сайн найзууд дундаас ч хамгийн хүндэлж авдаг хүн юм бэ? За би бүгдийг хүндэлдэг. Үрээсэл гэдэг аккаунтнаас сүхээ. Ой, манайхаа би нэг өөрөө хөтлж байгаа болохоор би өөрөөсөө одоо асуулцуулт байна шүү дээ. Хамгийн сүүлд нь би тэгээд энэ хэдээсээ нэгээр нь өөрөөсөө асуулцуулаад тэгээд дуусгая. Надад хамгийн их хүндэлдэг найз гэх юм бол би яг зөндөө олон хүндэлдэг найз байдаг л та. Гэхдээ тэр дондос яг миний ах шиг байдаг. Тэр миний бүх ингээд болж утггүй зан засч үжсэн хүн бол манай тэр Монгол гэртээ стримд оролцдог Жак байна. Би тэр найзтай амар хайртай л чинь миний ах шиг аав шиг найз. Аав шиг байж чаддаг. Би яг бид нарт ингэ бүгд нь л яг ах шиг байж чаддаг. Тэгээд яг оновчтой гой зөвлөгөөг шолоохон шууд хэлдэг. Тэр нь ингэ зүрхэнд хүрдэг учраас бүх алдаа тэр үний амнаас сонсоход шууд засч чаддаг. Эйс төгсөө. Double Junk. Би та бүхэнд IG-г нь үгүй. Ой чи нэг юм дээр ингээл яач юм. IG-г нь харуулчих юм. Би мин бол. Йоо, body builder шүү guys. Та бүхэн. Чи зүгээр юугаа скринээр яачихгүй ширээч. Тийм шүү дээ. Ядарч байгаа байх витамин авч уугаарай. Тэр нь хэнийг оруулахар болчих вэ? Оо, донеш. Баярлаа хайртай шүү. Өчигдөр богод уулруу явсан. Тэн дээр амар байсан шүү. Guys.
та нарт харуулъя. Та бүхэн personal trainer эсвэл ямар нэгэн жимний холбогдлолтой юм асуухыг хүсвэл манай найз руу залгаарай та бүхэн. Энэ хүний биеийг хар бурхан. Гэхдээ хажуудлынхан зэрэг. Ёо. Амар байгаас тээ. Энэ хүнээс ихтэй ер нь бол бид жимдэж ихсэн шүү. Манай найз ер нь бол энэ хүн чинь надтай яг ингээд нэг анги болж эхлэхдээ надтай адилхан юм чүрээсэн гар байсан хэрэг. Тэгэл 2 жилийн ингээд суусны дараа би бурхан юм үнэхээр тууштай. Бид эдийг айгуу гой зөв замд нь хөтлж оруулж өгсөн. Бид эдтэй айгуу гой найзаж нөхөрлөдөг. Жавка найз подкастт оруулаач болно. Тийм одоо ингээд эхлээд вируслийн мөнгөлөдөг оруулж норгоо залгах чинь яа. Норгоо уучлаар хандаа. Саяны Жавка надтай чатсуугийн уддаг байс бурхан юу гэсэн. Мотаач үү. За дараагийн дугаар 7 хоногт 2 дугаар оруулчих юм. Тэгвэл 15-ыг 7 оруулчих. Шиний цаг болох юм байна шүү дээ. Тийм би шалгалтуудаа тусчул ерөнхийдөө бол хамаагүй. Хиттэй гайн харин эйстэй ч 100. Эйс гэрлүүг дээр харсан шүү дээ. Тийм. Жавка эдэр яг хоо заа юм асуу би хариулъя да. Ядарч байгаа байх битэн авч байгаарай 30. Өнөөдөр чамаг анда хаана ус авчиж өгөх юмс. Хэлчих юм. Битэн бас авчирч өгөөрэй. Ус барайл ирэх юм бол манай хүн найрагдчих шүү. Үгүй зүгээр миний харьцаж байгаа хүн л тэтгэхгүй тэгээд танихгүй ус бариад ирэх юм бол юу вэ шүү дээ. Усны хангамжтай болчихлаа чи бүр. Би 17-т 18-наас хүрээгүй. Би 9 сарын 29-нд 18-наас хүрнэ. Хайцсан надаас юм асуух гэсэн юм. Надаас юм асуух гэсэн комент ажиж байсан шүү дээ. За танхаагаас юм асууж болно шүү дээ одоо. Миний ярилцлага дууссан юм чи тий. Танхаа реквест авалтаа гэж. Үгүй. Би бол энэ нүг ав гэд хэлээд байгаа. Даанч тийг авахгүй л байгаа л да. Гэхдээ би авдаг талаараа зөндөл яагаад авдаггүй хэлсэн шүү дээ. Миний хөв хүн юм. Майглаад химбэ энэ. Үгүй юу гэсэн үг нэ? Би олон хүний нүдэндээ ингэж байд ядахгүй надгүй. Яг үндэ чи 400-ийн нүдэнд стрим гэж таандаа. Үгүй 400-ийн нүдэнд би яг тухтай стори энэ төр хиймээр байна шүү дээ. Тэгэхгүй те хин юу гэж хараа яачих бол гэж би бол тэгэж нэг тийм сэтгэлийн төвшөөтэй стори энэ төр хийж баймааргүй. AC их чин самар миний дүү, миний төрсөн дүү. Та эдээс нэгийг нь авд суулгаад 5 ихэр хүүхэдтэй болно. За одоо ус аваад ирэл болох юм. Би өөрөө усны савтай шүү. Би усны савтай шүү. Гэхдээ би зүгээр л жишээ ярьсан шүү дээ. Тэрнээс би та нарыг ус авчирч өгөх гээд байгаа шүү дээ. Танхаа экстроверт интроверт гэнэ. Холимог. Жинхэнэ bipolar гэдэг юм чинь. Жинхэнэ bipolar. Найзуудаас чамгийн төвчгийг хэцүү юм бэ? Найзуудаас. Мэдхгүй тэгэл төвч чадахгүй юм байдаг шүү дээ. Өсөд гадагшаа явах юм уу? Явахгүй хөө. Явахгүй гэсэн шүү. Тахын би 100% сайн байна уу? Манай ээж ахын аавта зөрүүлсэн хандгийн маратон эхэлсэн явж байгаа. Үүнд чадхаар юу вэ? Ээси модод юм шиг. Юу аавта зөрүүлсэн хандгийн маратон бэ чи юу цаад байгаа юм бэ? Би юу ч тийм зөхөөгөөгүй шүү. Тэр хайрыг нэг үг илэрхийлдэг юм. Танхаагаас л гарандаа надсгүй чи юу ганцаар идэв таа би. Хөөе наа чинь бүтэн шоколад би чамд өгөх гэж авчирсан хоёрыг. Чи ийм бохгүй юу? Чи ингэдэг бохгүй юу? Өөр ах байд юм аа гинэ. Гайхлаа шүү дээ. Хайрыг нэг үгээр илэрхийлвэл энэ бол хайр чинь төвчээр. Эйс өнөө өдөр нэг юм болов гинэ. Манай ингэж одоо тэр та нар яриад байгаа Black Cortex өнөө Эрка шүтүү бид чи бөөнд нэг сургууль нэг ингэ 6 сарын 7-нд төрөөгүй. Сонсох дуртай дуу артист. За энэ ийм асуулт надаас ирнэ гэж би амар боддог байсан. Гэтэ хүрээд ирсэн чи би мартчихлаа. Гэтэ ер нь бол тийм ээ. Morning Star айгуу гоё. Morning Star. Би дунд нь дуртай. Гэтэ би хөвөнд нь дурггүй Morning Star юм. Би та нар сүүлийн үед банк сонсч байгаа дуу харуулъя. Сүүлийн 2 хоног тасралтгүй сонслоо. Энэ бүр Spotify энтерт болсон. Манай өөр болж бүр шинэ утас мутсан. Би сүүлийн үед шүү дээ. Энэ дууг л агиуг сонсож байна да.
харагдаж байна. Харагдаж байна. Yes, энэ дуу аягүй гоё. Август гэж сонсдоггүй гэхдээ мэднэ. Юуны орд вэ гинэ би чинлүүр орд. Тийм, ер нь монголоор дуран анар байгаа шүү. Ий сэж л та таахаж байгаа юм. За. Би асуултанд хариулмаар байна. Үгүй, хүрээд ирээ. Хүрээд ирээ. Чи баг жоо юм. Төгөлдөр хидтэй ингэнэ. Төгөлдөр манай нөгөө ингээ. За би та нарт хэлчихье заяа. Энэ угаас бичлэг болж үлдэх юм чинь. Ace Ono өөр хин байдаг лээ. Boyna, Black Cortex, Hichutu. Тэгээд Rivers, Billy Beck. Тэгээд чинь өөр хинөөс байдаг лээ. Зөндөө бүр ингээд бүр эдний анги бүр элит анги заяа бүр эдний анги эрдэн байгаа. Тэгэнгүүтээ чи яагаад яг цагаан идчихв би идчихсэн шүү дээ. Би ч одоо энийг нөхгүй. Чи хоёуланг нөх гэж явжирсан юм. Ой, нэг би идэх нөгөөх нь чи идэх. Тэнгүүтээ би орчлон сурдаг. Тэнгүүтээ оргил тодоо төөгөө бид гурав яг нөгөө ангиуд. Оргил тодоо биш төөгөө тодоо хоёр нэг анги. Оргил манай нөгөө анги. Би бас нөгөө анги. Тэнгүүтээ Эрка эдний анги шүү дээ бас. Эрка зүг тогооч гурилын хэлдвэр. ICC явуулна гэвэл явна уу? Явъя л гэж бодоод байгаа. ICC 10 хоногийн влог бичлээ тий. Гоё л болох та. Эмхтэй найзууд байгаа юм уу? Эмхт за яг таньдаг эмхтэй найзууд байгаа. Гэхдээ найз гэдэг ойлголт ч өөр шал өөр юм. Тэгээд найз гэдэг чинь бүх зүйлээ хамт хийдэг ингээ бүх зүйлээ хамт ядаж цагийг ярьдаг тий. Цагийг өнгөрөөдөг. Гэт цагийг хамт өнгөрөөдөг хүмүүсийг яг чинь найз гэж хэлнэ. Гэхдээ зүгээр эмхтэй найзууд таньдаг эмхтэй найзууд байгаа. Гэхдээ жинхэнэ сайн эмхтэй найз гэж бол хиндж байдаг болох. Танхаа жоохон хөлдөө юу гинэ. Тий. Ой, та нар миний инстаграмыг харуул зүгээр танхаа биш байгаа зү. Танхаа төмс гэж байгаа зү. Төмс гэдэг чинь бас очиртай л тэнд байж байгаа шүү дээ. Хөлдөө ер нь жоохон хөлдөлт юм шиг л та. Ямар нэгэн тоглолт үзэх үү гинэ. Үздэг шүү дээ. Тэгээд Монголоос зүгээр краш гэж хэлж болохоор хүнээ харуулж байгаа гинэ. Тийм үү байхгүй. Сонирхдаг эмхтэй надаас асуусан тий. Өмнө хэлье. Надад нэг сонирхож байгаа юм байгаа ш. Хүн л асуу надад эмхтэй сонирхол байлгүй дээ. Марл халуу гэсэн мань хандаж байна. Эйс хитэн хүнтэй харьцаж байна гэнэ. What the fuck хитэн хүнтэй харьцаж байна гэж. Туртай дуугээд аль дөрөв харуулад дуусна тэр аль. Celebrity crush уу? Эйс бүр ямарч мүлжөөргүй ярилцсан юм чи. Тийм байгааз би бол өчигдөр та нар яасан гэж бодож байна. Бүр ёо би энэ намайг 10 минут мүлж гэж үзсэн шүү дээ. Би тийрсэн шүү дээ. Танхагийн өндөр идэ. За харин босод. Би тэр яг л чцсан байна уу? Эйс хэр Ройл нэ. Ройл. Эйс хэр Ройл гэж асуусан юм. Би бол өөрөө маш Ройл хүн гэж боддог. Танхагийн тайп яг юу вэ? Өөрөөсөө намхан эсвэл өндөр охин тоо ирэхийг хүсдэггүй. Орт үстэй хэдэн жил үсээ оруулсан юм. Хамгийн сүүлд би 5 сард үсэн дээр фантастикийнхэнтэй зэрэг оруулж байна. Тийм шүү дээ. Ярьж байгаа хам зэрэг оруулсан шүү дээ. Кинон тоглоороо гэж ургуулж байгаараа гэсэн. Нээс рүү хэрэг охин гэж мэдгүй бичдэг шүү дээ. Пөө 418 үзэж шүү дээ. Вау. Эйсийн сонирхч охин бол азтай шүү нэ. Энэ жил нэрээ найрамд явцдаг ч юм уу? Олон сүүлийн жил нэг явчихвал тий. Хүүхэд байгаа дээрээс ах хүүхэд дээр л тусгаж. Эйс танхаа яг нэг тайп нөх. Эйс бэнд оо. Сүхэ яах гэдэг юм. Бэнд охин. Тэм өдөртөө нийлдэггүй гэхдээ найзууд шүү. Манай угаас одоо гадаад байгаа юм чи яаж нийлэх вэ?
Хаагийн шүтэр Монгол шүтэр. Эзгээ хасард эзээ маань элит зурд шүү. За маань хэр ууртай хүн бэ хариул та. 91 хурам байхгүй тий. Гайгүй. Хөөе. Гэтэ та нар ойлгох хэрэгтэй шүү дээ ингээд эйс дууралдаг ураа би хүн болгоод гаргадаг гэсэн үг ш. Би одоо энергэлттэй одоо хамт өсөж үзлээ. Бүгд цаг үед хамт байж үзсэн үндэ. Би бол одоо тэгээд хамаагүй л уралд ш тийм ээ. Би дээр нэг амар үлсээд тэгээд тухайд мөнгөгүй гэж таарсан л та тэгээд найзтайгаа бид тэгээд бөөндөө мөнгө босгоод юм авч идэхэр боллоо. Тэгээд тахаа ингээ за хоёр одоо ингээд хүний тэдэн төгрөг гэж байгаа хөө тэдэн төгрөг юм аавна гэдэг ингээд би бөөндөө мөнгө босгоцсон. Тэгээд цадах гэж үзгээд жоохон байсан тэгээд тэгсэн чинь би нэг найзтайгаа ирж байгаа борцогтой хоёр гомоо авдаг өгөхгүй яваарсныхаа мөнгөнийхээ дүнгээд тэгээд бид хоёр борцгоо идээс амар гой гомонго идээд борцгоо гомон дотор дүрээд идээс уйдсан чи таахаа хоёр яг над борцгоо над гомонтойгоо дүүргчих юм бол үгүй дуусгах юм бол академи авч үгээд тахаад идэгхгүй. Тэгээд бид хоёр амар чихэл борцгоо бүр амар чихэж идэл тэгэл сүлт бүр яасч барахаарг болоо би нэг 3 борц кармалж идэх. Тэгээ 3 борц кармалцсан байжсэн чи таахаад ингээд тагаа цаашаа явцсан хоёр 3 борц кармалцсан. Тэгээ эрэнгүүд нь заанда дуусгачлаа гэсэн чи балер заваа санаа. Хиний тэрхнээс кармагийн шалгахгүй тий. Наа босгоцсогсож карма шалгачвал яг. Тэгээ тэр их амар их чигч идчихсэн хүүч хөдөлгөөр байхгүй болж исэн юм даа. Наач энэ ууртай амар бол. Тэ? Ууртай амар. Зүгээр гоё сонирхолтой төв ирсэн. Аа. Пойната нийт хэ. Пойна маань өөрөө одоо өөр дээр анхаарад цаа чи би минь дээр анхаараа янзын болж байгаа шүү. Түүнээс найзууд штэ. Одоо ингэ фэнчин байсан охин араас чинь гүйсэрээ хад эргэжүүл яах вэ? Хахаа ер нь team change байгаа юу нөхдөд хэлж байна. Хөөе chance байгаа гэж хэлсэн шүү дээ. Тогтон дээр нэг ус барьж ирээл. Маа ус гээл өгөхөд бол манай ямар гоё юм бэ гэл. Мэдгүй юм шиг. Миний модератор хайж байгаа ийс. Би хураас юм. Манай модераторууд хэдүүлээ байлаа. Танхаа тайп яг юу вэ? Өөрөөс нь авах эсвэл өндөр охин сонирхдаггүй хажууд чинь 180 см байл амар эсвэл 160 см охин. Тэр бодчих. Тэгэж би бодохтой. Ер нь бол яг тулах юм бол өндөр намныг хамаагүй шүү дээ. Хүн бол тасаж дурлана. Тэгэхээр гэтээ ерөөхдөө бол зүгээр ихнээс нь гаднах байдлаас нь дүгнэх юм бол би бол ерөөхдөө бол нэг намхан ч биш нэг өндөрч биш. Гэтээ болж өгөл ер нь бол өндөр охтууд надад гоё харагддаг, гоё санагддаг. Гэтээ тэгээд намхан охин сонирхдаггүй гэсэн үг шүү. Үнэхээр тэгээд надтай нийлээд ингээд надтай ярилцаад надад таалагддаг байх юм бол 160 байна уу, 150 байна уу, 190 байна уу надад бол хамаагүй. 190 үлдээгүй юм шиг. Яахт. Юу биш үү анда. Надад бол 190 үлдээгүй. Надад энэ бүх тайпыг мэдхгүй шүү дээ. Тэг хүн болгоно. Ангар нүдтэй охин байл. Ангар нь өөртөө зөгтөг охин шиг шүү дээ. Тийм. Тэр л эцээ эцдэг хүн бол юу гэж тэр хүний бодож исэн тэгээ яг үндэ дасаад дурлцдаг юм аа. Дасаад дүүнээс бол ээж нэцхэн тэгээ байхгүй. Автогт бус нь ороод ирэл гоё гэдэг байхгүй. Тэр чин тавтахаа гэсэн л шүү дээ. Энэ зам бидэд гоё хөдөө вэ гэж байгаа. 21 аймагаараа аялж амжихгүй л дээ нэг танхаа орчлонгийн эмтэй хэрэгцдэг юм. Ямар юм? Орчлонд эми гэж охин байхгүй. Давхраа хийлгэжсэн бол яах вэ? Давхраа хийлгэн л өстэй. Яавал гэж өстэй шүү дээ. Хилээд шүү дээ. Нүдэр инээдэг байвал яг юу гэсэн үг юм бэ? Нүдэр инээдэг бол хөөхөн л өстэй. Яавал гэж өстэй. Хоёр хэр хартай вэ гинэ? Би ямар шаргав. Бодод бол ямар шаргав. Хар гэдэг чинь тэгэл тэр хүндээ итгэхгүй тэгж хардж наадалцсан үг шүү дээ. Тийм. Тэгээ угаасаа тэгээд хардаад ах шаардлага юуч байхгүй шүү дээ. Тэр хүн намайг хүндлэхгүй байна л гэсэн үг шүү. Тэр надаар хардуулах тийм хийж явах юм бол тэр үтэн тэгээ би нэг хардаж мартаад ямар ч тийм сонирхол байхгүй. Зүгээр л тэгээд юу хийхийг хараад л энэ хүн юм тийм аа за гэдэг. Тэгэл тэгээд багадаа бол яг хардаж мартдаг л байсан. Одоо тэгээд болцсон шүү дээ. Хажууд чинь хэн байгаа юм бэ? Хажууд хүн байхгүй наа.
Байгаль дүү яаж гармаар оруулсан орж ирэх нь мэдлчихгүй байд. Гармаар оруулсан орж ирэх мэдлчихэнд. Би харуулахгүй шууд өчир. За орж ирэх юм өөрөө. Орлоо шүү дээ байж. Хин бэ гайс тагар бэж. Өөр цаар. Хөв байвал яг үгний хөв байвал хин харьцах юм бэ? Йоо. Танхаа хэдэн X юм бэ? Ямар нэгэн хөгжмийн төгөлдөр явах үгнэ playtime ер нь бөөнд явна гэж бодсон байгаа. Маргааш 3 цаг 15 минут гээд Нандин Крик сургуулийн гадаа ус аваад ирээрээ. Ичээтэй эйс өөнө өдөр байдаг шиг яах юм бэ? Бэм намсраа нор. Хэлмэн биш хөмсгөн дөрүүлж би юмд орж хичнэ ш. Тэгээд тийм болохоор би ингээ хар шил зүгээд байдаг байхгүй. Танхаа ирээдүйд ямар мэрэгчлэлтэй болохыг хүсдэг вэ? Би ер нь бол сэтгэл зүйн тал руугаа сонирхолтой. Йоо, тандер гэдний. Тандер цаг гэдэг. Миний анд шүү дээ. Чанжин да. Та нар намайг яагаад ингэж байд юм бэ? Би энэ нэtтэй чицуу шүү. Адилхан 7 хоног шүү. ACDX тийм цаа харьцчихсан охин бол 3 4. Тэгээд яг үерхэг санал. TikTok IG байхгүй. TikTok IG дээр өтгтэй байлаа гэдэг яах вэ? Итгэвтэй байг л дээ. Одоо яг үерхэг санал тавьж үзчихсэн охин бол байхгүй. Амьдралтай ижүүлсэн хамгийн хасгаа. Манай их ч яваад байна уу? Манай их ч явж гин үү? Энэ хэлбэр харааны шил юм уу? Ямар юм уу? Ой би нэр аав ээж үзүүлсэн штэ хийж байгаа гэсэн. Яа. Ямар хөө стайл таалагддаг вэ? Ана үзчихвэл гараараа. Хичээд шүү. Яис үргэлжсэн юм гинэ. Үргэлж үзээгүй. Дахиж Чингис Кивзээс хүн авчирч чанах уу гинэ. Тийм юм ахиж одоо хиймэргүй санагцсан. Хамгийн намхт нь хитэн метр вэ гинэ. Ер нь манайхан аим дундаж тэгээд доошоо ганцлж ирдэг хүн байгаа манай эзэн. Ирмэн гэдэг. Ирмэн бас ирмэн гэдэг. Хоёр хүн доошоо явж. Бус нь бол 180-аас бүгд дэшээ. 183-аас дэшээ. Нөгөө 185-аас дэш яах. Үгүй 183-аас дэш. 183-аас дэш. Телмэдээ гэсэн гинэ 10. Хүй. За тайван байгаарай. 50 байгаа. 17 хавц юм уу? За. Жил мэл үсээ ургуулаагүй би 11 сар үсээ ургуулж байна. Сүүлд 5 сарын 20 хэдэнд би үсэндээ мис үргэсэн. Тэгэхээр энэ бол одоо ч 4 сарын эхлэл гэж. Биш 4 сарын төгсөл болж. Тэгэхээр 11 сард л яг ургуулж. Жил болоогүй. Анхны стрим дээр өсөө оргил гэд бой хийсэн юм байж л шүү дээ. Үнэхээр таалагддаг охин чинь муу зуршилтай байвал яах вэ? Муу зуршилтай бол муу зуршил. Үнэхээр таалагддаг гэх юм бол муу зуршлын зас гэж үзсэн засрахгүй бол тэгээд хайн бүтэхгүй нэ. Багийнхаа ичмэр зүйлийг яриач уу. Багын ичмэр зүйл үү? За би ярья. Миний төлөөр байдаг штэ зайсан нөгөө гүр даваа. Тэндээс нь манай хүмүүсээ согжуулдаг байсан. Тэгсэн чинь нэг өдөр аав ингээд касн дээр ямаа бичүүлж хатан би уйдаад тэр авир хийцгүүрээд ингээ үүд мүдээр явжсэн чинь галын хор явж байгаа байхгүй юу. Тэгэхээр би амар сүхтэйсэн болохоор сонирхол хөдлөөд би ингээ галын хорыг салгаж байгаа. Зүгээр ингээ би цацаал зогсоодсэн зав. Би цацаал зогсоодсон. Тэгэл яг ингээ нэг 5 6 секунд цацсан юм аа. Тэгсэн чинь тэгэхээр би зүгээр галын хороо шидээл хүүхд айгаа зогтож штэ. Айд зогцлаа би зөв машины хаажууд ч зогссон штэ. Тэгэл мэдгүй камерт би нэг хүлтээгөө тэгэл аав шууд гараад ирсэн. Тэгэл газ явъя гээл. Би газ явъя гээл. Тэгэл баригдаагүй. Тэнд баригдсан бол амар бол. Тэгээд би одоо стрим дээр би уучлалт гоё Jetro гэдэг зүгээр өгдөн штэ. Тэндээс би санаандгүйгээр хулгай хийжсэн. Тэрнээсээ би бас уучлалт хүсье. Намайг бас баг бахт анаа дэлгүүр дагуулж ороод надад нэг Twix авч өгөхгүй гэсэн. Багада хийж байсан айлтмар зойлууд ирээчхоо. Чүтүүд ониш нь болж. Тэгээд манай анаа надад Twix авч өгөхгүй гэдэг хаан би уур өрөөд би Twix-ыг хармаалцдаг байхгүй юу. Тэгээд би зэрэг хармаалаа аваа гарцсан. Тэгэл бид одоо Jetro-гоос уучлалт гоёа. Ичүүдүү ийм асуулт болж байгаа юм. Багтаа хийжсэн хамгийн ичмэр зүйлүүдээ яриач хөө. Ичмэр зүйлүүд байна да. Тарган царайлаг өгөх эсвэл хөөхөн церемонт өгөх. Тарган царайлаг өгөх эсвэл хөөхөн церемонт өгөх.
Энэ хөөрхөн торонхай л гэж байгаа байх л та. Тархан царилэг өгөх. Соко юу гэж байгаа юм бэ? Хийх хичээл энэ төр байдаг юм уу гинэ? Байхгүй. Шүүг хотлоо яриад байгаа. X-тэл үстэй найрамдлаарч харьцчихсан охин ч өөр штий. Үрхэг санал тавиад official хийчихсэн охин л байхгүй штий. Харьцчихсан охин л өсөл байгаа штий. How to politely tell someone you want to play with their hair while they talk for hours. Дондгороо торонхай юм. Торонхай хөө. Та хэдэн хамгийн намхтанд хэдэн метр вэ? Изээ өндрийн сайн хэлж мэдээ. Төгөлдөр жинкнээсээ 120 см шүү. Жинкнээсээ 100 шүү дээ. Энэ зүүн хараагийн изээ зүүн хараагийн юм. Ичүүд үжилээ гэрээ. Сургуулийнхаа 7-гийн дургүй юм уу чи? Сургуулийн 7-гийн Бойнагийн дүүг яасан гэлээ тэгсэн чинь Бойна баах юм болгосон шүү дээ. Хаан тэгсэн. Би сайн нэрэд нэг тийм комментар хийсэн. Сургууль дээр ягаад ууртай юм шиг байдаг вэ гэхээр өглөө сэрээд маш их ядарсан байдалтай сургууль дээр ялгаж явахад бол ууртай юм шиг харагддаг. Танхагийн түрүүн харуулсан дуу ямар нэртэй вэ гинэ. Ямар нэртэй дуу юм бэ? Хараат. Young Folks гинэ. Peter Bourne and John. Peter Bourne and Johnny Young Fox. Танхаа сүүлд хизээ салсан юм бэ? Түрүү жилийн 100 билүү. Тийм дээ. Тийм баха тэр авцаа. Хоёул шиг нэдлэн дээ. Тийм баха. Үсээ задгаатай харуулаач. Энэ авир хүрнэ. Төгөлдөр girlfriend юм уу гэнэ байна. Төгөлдрийг би бол охинтой ингээд хөтөлцөөд гоё явж ийн гэж надад төсөөлөгддөг шүү дээ. Хирота хоёр хэсэг гинэ. Тэр чинь бараг жил харьцсан баг. Үгүй тоглож ийн 9 сараар харьцаад 3 сар үлээ 4 сар ирэхэд дээр нь бол нэг жилийн хугацаа л чимээгүй. Тагаад өсөд хаашаа явах юм гинэ. Тагаад өсөд Америк үгүй Африк руу Африк Индиан заа судлаачаар яа. Аплай хийсэн байгаа. We listen and we don't judge. Би өсөд Америк, Хятад, Солонгос энэ 3-1 руу явна. Би гадаад явахаар л Япон юм уу? Ерөөсөлөөс хамгийн өндөр нь юм бэ. Тэлмэн төг хоёр л байгаа хөө. Далай судлалаар төгсөөч. Би нэрээ марин биологиогоор явъя гэж бодсон. Гэтэ цалин нь үнэхээр бага юм байлээ. Охинтой уулзаад хамгийн түрүүнд юу хардаг вэ гинэ. Хувцалтын хамгийн түрүүнд хардаг. Үгүй сэтгэлийн хардаг шүү. Үгүй ер нь сэтгэл бол аянд харагдав. Опиум охин ч ямар ч охин байсан чи нэг усны савтай явж хахад бол уцаа дээ. Усны сав маяг л өгөхөд бол манай хүн бол гүүш. Эхлээд хувцалтын нам уусаа хүн цариг хэлчихэж тийч. Хурааж. За зүгээр за. Жиж байна. Оо. Аваад. Охинтой уулзж явахдаа хийж байсан эвгүй зүйл гинэ. Амар адилт юм. Царай юу бий юу гинэ царай. Мэрийчл бодсноо. За манай ийс найруулагч болно. Би сэтгэл зүйч болно. Би хоёр яг тагч 185. 186 метр хавцлаа. Намсрын норм шиг өмсгтэй ахаа айжиг өгч гинэ. Байгаа зү. Тэлмэн гэдэг та нар хайгаад үз. Ис цэг тэлмэн. Хаана амьдртын таад гинэ. Дэлхий дээр л. Би вирусэлд танхаа байхгүй болох юм уу гадагш явцгаар гинэ. Одоо тэгээ бид салж батарна тэр үедээ өөрсдийнхөө юмнуудыг хийгээд явна. Төгсөж ирээд бид бөөндөө уулзна. Тэгээд буцаад вирусэл гарч ирнэ. Амар хөөрхөн яраал өгөх нь үү? Чи яг аль нь юу? Чи өөрөө яг аль нь болчиход асууад. Гэтэ нэрэн гэсэ дургуун юм. Юунд дургуун?
Инрэл тип байна. Гэхдээ ингээд стрим хийж ихээр ингээд комментууд уншаад дуусах. Q яаж таньдаг нэг Q чинь жинхэнэ миний хар багын. Анх би хүнүүд нүүж ирчихэд ганц л найзтайсэн Q эс. Q таартай. Завсралга авах юм уу тэр хэсэг завсралга авах юм уу ерөөсөө л. Угаасаа л авч таарна шүү дээ. Бүхэн гэхдээ хийх юмнуудаа бид өөрснөө тусдаа хийгээд явж болно шүү дээ. Ace racist биш үстэй юм. Би racist биш гэхдээ би homophobic. Хүсэж цолох юм засуулнаа. Би нэг бол ургуулдаг, би нэг бол хусчдаг. Би эзэж ч үсээ донд нь байлгадаг юм аа. Би одоо 3 дахь удаагийн ургуулт. Тэгээ би бусд үедний ерөнхийдөө бол халдсан байдаг. Одоо хоёлаа гой зөгтөг. Гэтэ сүүлийн үед уртас жоохон ядаргаатай санагдаад байгаа болохоос 100 хосуулт завж иж магадгүй шүү. Юу гарц? Гүн дээр үү? Тий. За яах гэдэг. Хуцаад юм гардаг байхгүй юу гэсэн. Жижиг юм гарсан юм аа. Хөөе, надад нэгээс илүү батах хизээш гардгүй шүү. Та нар шиг заваа. За чи ингээд хоёр дахь өөрөө хэлж байгаа шүү. Дараагийн эсрэгээс батаг гарцсан орохгүй морхгүй гэж явж байгаа үү тий. Надад нэгээс илүү батаг гарцсан явж ивэл би хоёрт бүр хүснэг хүслээ чи биелүүлээ за. Битгий асуултаа спам дараа. Зөвхөн айгуул байгаа үстэй. Зүгээр. Зэхлээ хэр удаж ин хартаа. Чээс дуусна юм 400 хүн сонсох. Цаг. Утга амар өдөртэй болох. Амар л их юм асуудаг юм шүү. Леви газ нэмдэг гинэ. Өө изэ. Сүү. Манай модератор хийж мэдхгүй баг. Зүгээр өгчий. Тэгэхгүй спам ах шиг байхгүй шүү дээ. Луиза. Сайн уу зэ? Танхагийн бугуувч ямар утгатай вэ? Гэхдээ гарсан батгах хэл ам гинэ. Гэхдээ би зүгээр энэ идийг амар шоолт юм аа. Батгахтай юм уу сайн юм тэгээд. Гэтэ зүгээр над дээр нэг гаруул гарна. Тэгээ нэгээс илүү гардаг юм уу? Эсвэл аль бүлэгт орно гэж. Бугуувч. Дутаг уучна гэж юу байх вэ? Зүгээр надад таалагдаад байгаа юм би авцсан. Энэ манай ээж надад энергийн бугуувч гэдэг өгсөн. Энийг нь болохоор би Америкт явж байгаад авч ирсэн. Эйс рүү бичүүлээ эйс тав. Тэгэхгүй. Галзуу зодооны түүх ярилдаг. Болохгүй зодоо модоо гэдэг шүү дээ. Тэр намсрын нуруу камерэнд гарыг. Яа хэцүү би гол болчихдох. Би яах юм бэ? Тогсоо орж ирсэн. Жинт тийм үү? Бидэд бүгдээрээ жинт тэгээ. Би саксуулт хэлж жинтж болдог. Юу болдог? Шидэл таалагддаг байхгүй зүйс булчин чангарчтай юм байна. То ямар type сонирхдаг юм type-с. Би энэ хоёроос нахан биш шүү зүгээр ингэ. Гэхдээ одоо хараа гэдэг ингээд нэг подкаст хийж ах чи орж ирэх ингээд дараа нь чамаас асуулт хүмүүс одоо асуучих واخгүй. Угаасаа тэрэнд нь хариулахгүй шүү дээ. Зүгээр зүгээр яаж ярьцдаг вэ гинэ. Би гарч. Зүгээр чи дугуй ингээд хөмсгөөрөө ингээд флекстэй сууж. Ингээд би үсээ ингээд юм түрхэж хэлбэрт оруулдаг болохоор миний ус маш хатуу болдог. Тэгээд тэр хатууг нь арилгахын тулд ингээд орой нэвтрүүлгэн дээр ингэж үсээ барьж байгаа барааны сонгор сандж байгаа. Коммент дээр Angry Bird хэлнэ. Энийг пин хэлээ. Хамгийн annoying сахилгагүй нас чи юм бэ гэнэ. Эзээ. Annoying биш ээ зүгээр сахилгагүй. Намсрын лаг хөмсгтэй. Хөмсг нь болоо ширтээд байх юм. 7-ыг нэрнгээсээ 7-гийнхэнд дург өмгүй. Тэлмэнгээс асуулт асуувал хариулуулахгүй шүү. Тэлмэн өөрөө дараагийн подкастн дээр өөрийнхөө ярилцлаган дээр орж ирээд би яриуллаа. Зүгээр ингээд энэ яг фигур болохоос чи комментэн дээр хийцээ болохгүй шүү. Төгөлдрийн тайпыг өөрөөс нь асуунаа. Одохгүй орж ирнэ. Send me your weeks. So Хөмсгөндөө бас болчинтай юу ч. Тэлмэр хөмсгөө зараад мөнгө ол.
За өөр асуух асуулт байхгүй л ингээд дуусгая. Тэрнээс өмнө та нар дараагийн подкаст дээр хэнийг оруулж ирэх юм тэрийг биччих спамдчих. За 9:30 гээл яд дуусах. Гоё за сүүлийн асуултаас 10 минут үлдчихэж шүү. Гоё асуулт орж ирэх юм л хариулъя чи. Дараагийн подкаст Танхагийн жинхэнэ нэр нь Танхаа юм гинэ. Инх тулга. Үгүй гэхдээ нөгөө нэг Монгол улсын нэрийн статистикийн бүртгэл дээр Танхаа гэсэн нэртэй нэг хүн байдаг шүү дээ. Тийм. Нэг хүн байдаг шүү дээ. Тайпа хэлчих гэх юм уу би хэлсэн та нар бичлэгийн орохоор нөхрөөд үзье. Стрим хадгалагдсан шүү. Яа тагвал. Sorry. Та нар эзэг оруулмаар байгаа юм уу? Эзэгээс за эзэг тэгвэл хадгаллаа. Хичүүтэг дараа нь оруулж ирээ. Ace mod low might key. Би уг нь орчмор аахгүй. Тахаа. Хүмүүс ч оруулмаар гонё нэ анда. Оо за. Чи ингээ хардаа хүмүүс ингээ бичиж шүү дээ. Ace mod өгөлдөг. Энэ яг low might мөн үү? Шуха. Low might key гэсэн. Шуха. Биш ээ. Танхаа хэдэн сард ирсэн бэ? 100 төрсөн. Тэлмэн зодтолдохгүй гинэ. Яах юм бэ? Зөв сүүлийн удаа хэлээ энэ подкаст өнөөдөр өчигдөр уулын. Энэ за энэ муу юм бэ? Ой биш яхаа начаа. Муу бэ. Мөн бэ, өстө мөн бэ. За болооч энэ тайм. Чи 5 минут ялаа идэл. Өчигдөр уулын зүгээр бичлэгийг цацгаж ирсэн чинь энэ хүний гавьяагаар ер нь бол одоо энэ стримийг сууж байна. Түүнээс дараагийн ярилцлагууд бүгдээрээ бичлэг хэлбэрээр орно шүү. Энэ удаа стримийг удаж байна. Түүнээс ерөнхийдөө бол бүгдийг нь 30-40 минутанд батагаад ярих гэж бодож байгаа. Тэтэрхий удчих юм бол нушаад хэрэггүй хаа гэж би бодож байгаа. Гэж би өглөө мартас асууна. Цэнийг чи юм. За зүгээр асуух асуулт авах дуусах ч дөө. Цэнийг чи юм. За 30-д дуусгая юу? Ордоо хэлчих юм бол хэдэн сарын мэдчихтэй байна. You're perfect date нэ. Би дейтэнд явж үзэж байгаагүй. Натаа зүгээр юу ягаарай. Байхгүй л. Өөртөө арчаатай охин гэж ямар охин хэлгүй гинэ. Өөртөө арчаатай охин гэдэг нь өөрийгөө авч явж байгаа, өөрийнхөө өмсөн зүйлсэн хувцсан цэвэрхэн. Тэгээд ингээд ерөөсөл байгаа байдлаас нь л арчаатай охин харагдана дөө. Тийм тэгээ өөртөө арчаатай охин чинь ер нь бол намагшчлаа авчиж чадна. Тэгээ ирээдүгөө бодох юм бол хүүхдүүд ирсэн арчлаа авч чадна. Тэгэхээр ихэд бол өөртөө арчаатай охин бол ер нь бол айгуу гоё хүүхдүүд ч байсан шүү дээ. Гоё охин. Хөөе guys. Та хоёр гараа явангууд маань шууд энэ стримээ тоглоод үлдчих тийм 400. Үгүй дуусчих дахиад эхлэв. Энд чинь ингээд хадгалагдаж үлдэн шүү дээ. За. Мэн стримээ дуусгачаа дахиад эхлүүлээ за энэ хоёрыг гаргаж авчаад тэгээд хитүүлээ жоохон тоглоцгоо. Тэгээд Би нэр ганц юм асууж идэх үү. за Та жим контент хийвэл үзэх үү? Үзнэ юм. Тэлмэ ахын хувьд арчаатай охин баг хөмсгөн цэвэрхэн байх. Чи яар гоо. Би өөрөөхөө хөмсгийг зүгээр энгийн хөмсөг л гэж боддог юм шиг. Эсүү тоглож байгаа юм мэдгүй маань стрим эхлүүлчих бодъё доо. Жим контент үзнэ гэж шүү. За guys. За дуусах. Баярлалаа. Ядраад юм. Асуулт хариултын тэнцээ. Асуулт хариултын надаас та бүхэн мэдмээр байгаа зүйлээ мэдчих авсан гэж бодож байна. Тэгээд 10,000 хүрсэн баярлалаа. Бид бүхэн цаашдаа илүү хичээл бол надад бүхэнд хайртай шүү. Нэр миний сүүлийн асуулт байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Танхаа биш Reset-лээс өөр нэг хүнээр ингээд энэ танилцуулгын юмнуудаа хөтлүүлэл яадаг юм. Би хөтлчөөр яагаад байгаа юм. За нэг асуулт, сүүлийн асуулт. За, энийг үзэж байгаа те үеийнхандаа залуустаа хандаад үг хэл те зөвлөгөө үг юу гэж хүсмээр байна. За. Та бүхэн
нэг юм ихлүүлэх гэж бодсон бол шууд маргааш ихлүүлээрээ. Тэгэхгүй бид бүхэн бидний дуршлагаас бид нэг жилийн хугацааг стрим ихлүүлээгүйгээс болж алдсан. Бид жилийн өмнө энэ стрим контент ихлүүлсэн байсан бол одоо бидэд маш өөр төвшин байх байсан байх гэж би бодож байна. Тийм учраас та бүхэн зорьсон, бодсон, зорилгоо тодорхойлсон бол шууд эхлэхийг та бүхэнд зөвлөж байна. Тийм ээ. Тооштойгоорой тэгж хэлээ. Дуусгаад. Би юм хэлэх юм уу? Хэлэхгүй. Юу хэлээ? Зүгээр. Тийм ээ. Тийм ээ, дэмжин бэсэс нэг тэгээд чи битээ солиор хийсгэнэ. За Йоо. Эцэг ямар ирцг юм бэ? За баярлалаа guys. Тэгээд би яг хэлчих. За дуусаа. За хэлээ. За. Тийм ээ, тэгээд ACS-нэр үнэн шүү. Зүгээр л эхлэх хэрэгтэй. Зүвч байсан, бурууч байсан эхэлж үзэл алдаа оноогоо өөрөө тэг ухаараарай. Юу хийхээ мэдэхгүй байсан ч юу ч хамаагүй. Тэгжил тэгэл зорилго чинь тодорхойлогдоод юм оролцох тэгэл болно доо. Тэгэл дуртай зүйлэл яг сэтгэлээрээ хийж хүн амтны ерөөсөө хил амнаас битээ агаараа энэ хүн намайг ингэ бодчих үү те би ингэчүүл яах бол тэр бол нэр үнэхээр хүнд ч хамаагүй шүү. Хүмүүс угаасаа л юу ч ирсэн ч хамааг шүүмжлэн юм хийсэн хүн шүүмжлэл хүртэнэ. Тэгэхээр ерөнхийдөө хүн амтнаас санаа зовлтгүйгээр өөрийнхөө хийж үзхийг хүссэн зүйлээ хийж үзээд тэр зүйл чинь амжилт гаргаж ивэл чамд үнэхээр дэм болно. Амжилт гарахгүй махад чинь амьдралын хамгийн том туршлага болж өөрнө. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр хийхийг хүссэн зүйлээ зүгээр л хийгээд эхэл. Зүгээр л эхэл. Тэрийг бол би хүн болгонд л хэлмээр. Түүнээс бидэд бол ер нь бол жилийн өмнөөс л бидэд юм хий ингээд хий гэж ярьдаг байсан. Гэтэ үнэхээр яагаад ч зүгээр агаарцаар байгаа л ингээд саяхнаас эхэлсэн. Тэгэхээр жилийн өмнө эхэлсэн бол гэтэ юу болох вэ нэг мэдэхгүй. Одоогоо шал өөр төслөлтэй байх байсан баг. Гэтэ одоо ингээд оройтойгоо байгаад одоо эхлэх юм бол оройтохгүй тийм ээ. За тийм л юм билээ да. За баярлалаа. Изээ стримээ дуусгадаг юм аа. Чатан дээр бичээрэй. Тэгээд дуусгалаа. Чи эмхтэй байсан бол ерөөсөө сентен үерх юм гэнэ. Би юу? Би Надтай л хат. үгүй. Яа. Би эмхтэй байсан бол ерөөсөө би хинтэн ч ирэхгүй. Би өөртөө ирэх байсан. Изээ хаана юм? Наад Изээ хэлээч. Нөө. Изээг бандтаа. Өө энэ бичлэг юм гацчих юм аа тэгж. Сүхэтээ сүхэтээс ирэхгүй. За баярлалаа guys. Тэгээд энэ бол стрим биш байх байсан. Бичлэг байх байсан. Стрим болчлоо. За 100000 хүргэсэн баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Бүгдээрээ сайхан амраарай. Одоо удахгүй надтай таараа. Тий байж захаа сүүл юм байли. Яа дуусгаач. Байж л да. Болчих юм уу би л. Хараа. Хэлээ. Одоо дээрээсээ л биш дээ. 3988 болоо шүү дээ. Instagram дээр 4000 хүрэгчүүл айгуу гоё шүү. Бүгдээр Instagram-аа дагаарай. YouTube сууг 100000 болсон байгаа. YouTube дээрээ subscribe дараад үзээрэй. Instagram-аас дагаарай. За лайк дараа subscribe дараарай. Изээ хэлдэг юм хэлсэн байна. Өнөөдөр стрим дэжгүйсэн гэж найдаж байна. Дахиж стример юм бичлэг орохгүй шүү. Зүгээр л бичлэгээр орноо. Энэ хүн фейлдэхгүй. Ер нь бол энэ хүний фейлээс олж бас олонч контент. Зүгээр WS guys, WS. Олонч контент устгагдсан. WS 5 дахь хасаанд бүгдээрээ олцсон хайртай шүү.